Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн түүхийн тэнхимээс Монголын эзэнт гүрний түүх 5 байтыг бичиж хэвлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. За энэхүү төсөлд Монгол улс дахь түүхийн сургалт судалгааны голлох байгууллагуудын Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн судлаачид оролцож байгаа юм байна. Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн түүхийн тэнхим хамтран 2016 онд Монголын эртний түүх төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 2017 оны 2 дугаар сард 5 бот номын нээлтийг хийж байсан. Тус номонд Монголын эзэнт гүрний өмнөх 13 дугаар зуунаас өмнөх түүхийг өгүүлдэг. Харин энэ удаагийн бүтээл нь үнээс хойших түүхийг өгүүлэх юм а. Энэ бичиг гол онцлог бол энэ өмнөх он жилүүдэд бичигдсэн бидний энэ агуу их эзэнт гүрний түүхийг ямар нэгэн хэлбэрээр гойгуулсан эсвэл одоо Европ төвийн өнцгөөс юм уу Хятад төвийн өнцгөөс ингэ бичигдсэн энэ зүйлүүдийг Монголын төвт үзлийн үүднээс бичих нэг ийм шинэ хариуцлага хандлага бидэнд бол ногдож байгаа. Тэгэхээр энийг бол манай энэ судлаачдын баг гүйцэтгэх байх гэж бодож байна. Энэ бол одоо шинэ чиг хандлагаар бичигдэнэ. За энд бол Ахмад түүхчид гадна дунд үеийн залуу үеийн одоо түүхчид тэргүүлэх түүхчид маань мэргэжлийн түүхчид маань бичнэ. Тийм учраас энэ ажил бол одоо үндсэндээ бол яг судлаачдын маань хувьд бол үндсэндээ эхэлсэн явж байгаа гэсэн. Өнөөгийн бидэнд улс үндэстнийхээ түүхийг орчин үеийн түүхийн судалгааны онол арга зүйн үүднээс судалж, судалгаа шинжилгээний баялаг хэрэглэгдэхүүн тулгуурлаж, гажуудал хийдэлгүй туурах бодит шаардлага тулгарч байгаа. Үүнийг сурвалж, онол арга зүй судалгааны мэдлэг туршлагатай тухайн чиглэлээр мэргэжсэн түүхчид бичих ёстой. Монголын эзэнт гүрний түүхээр мэргэжсэн Фарс, Араб, Хятад, Армян, Латин зэрэг сурвалжийн хэлтэй түүхч судлаачид Монголын эзэнт гүрний түүх төслийн гүйцэтгэх багт ажиллаж байна. За энэ бүтээлийн нөлөө бол бүх одоо сургалт судалгаа нэвтрэн бүх одоо 10 жилийн сургалтаас ахуулаад ихтэй сургуулиудад одоо сургалтанд энэ бүтээлийн үр дүн. Тэр тухайлбал бид нар ноднон Монголын эртний түүх 5 бот бүтээл гаргахад л одоо энэ жил бид нар тэрний дараагаар Монгол улсын түүхгээр бүтээл бид нар юу сургагч гаргасан. Их сургуулийн сургагч шүү дээ. Тэгээд тэнд одоо тэр судалгааны бүх үр дүнг бол товч байдлаар тийш нь оруулж бичдэг аахгүй. За ийм байдлаар бол түүхийн судалгаа цаашдаа гүнзгийрээд ингэ явдаг юм шүү дээ. Их Монгол улс, Юан улс, Илхант улс, Цагаатайн улс, Алтан ордны улсын улс төр нийгмийн эдийн засаг, соёлын тэдгээрийн дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нэгтгэн дүгнсэн цогц бүтээлийг дээрх төслөөр дамжуулан төрөх гинэ. 5 бот номын нээлт 2019 онд болох юм а. Иглийн мэдээ Уянга Наранбаатар нар бэлтгэлээ.